хичээгээд лээ. Тэгсэн үр дүн гарахгүй, хангалттай хэмжээний үр дүн авч чадахгүй шантарчих гээд нөө. Тэгээ burnout болоод дотроосоо шатаад бүр ингээд тагж хизээч юу ч хиймээргүй санагдаад тэгээ өдөржингөө аним үзэд, өдөржингөө K-drama үзэд, өдөржингөө юу ч хамаагүй дээ тэ тийм идэхгүй амьдралын хэм маягтай болоод тэгээ шантарчих гээд байвал энэ бичлэг чамд тэр мэдрэмжийг шин даван тулахад туслах болно. Гэтэ энэ бичлэг ерөөсөө чамайг ерөөсөө хөгжөөхгүй тэ зүгээр гоё фаны тэ гоё фан баймаар байвал энэ бичлэгнээс одоо гарчихсан зүгээр энэ бичлэг бол хандлт авах ерөөсөө зорилготой биш. Зүгээр л чамайг яг тэг хөгжүүлэх зорилготой burnout болсон дараа яг яаж буцааж эргэж хичээх ёстой юм бэ? Тэг яг яавал буцааж ирчээ аваад ирчэндээ ороод хичээх юм байдлаар гарах болохоор тэ. За тэгээд бэлтгэжлээ бүгдээрээ хамтаа орцгоё. За тэгэхээр нэгдүгürt нь burnout гэж яг юу юм бэ? За хүн болгон ер нь бол өөр тайлбарладаг. Гэхдээ энгийнээр бол яг гоё хичээж явжингуудаа бүр ингээд сүултээ би яагаад хичээгээд байгаа лээ? Би яг юуны төлөө хичээгээд байна? Гэж жоохон эргэлзээд тэгээд хийж байгаа зүйлээсээ ингэж хөндөрөөд хийхэ болоод тэгээд залхуураад байгаа мөртлөө яг яагаад залхуураад байгаа мэдэхгүй тиймэрхүү байдалд орохыг хэлээд байгаа юм аа. Би ч яг тийм байдалд нэлээд удаа орж исэн хүн болгон ордог. Энийг нэгдүгürt нь ойлгох ёстой. Чи ганцаар burnout болдоггүй, чи ганцаараа тийм мэдрэмж автдаггүй. Ямар ч мундаг хүн, ямар ч хүн байсан гэсэн burnout болдог шүү гэдгийг ойлгороод тэрийг чи ойлгочвол чамд арай даван тулаад арай амар байна гэсэн үг. Би яг өмнө яг юу боддог байсан бэлэр. За энэ мундаг хүмүүс ч ерөөсө burnout болдоггүй мэн өдөр болгон хичээд юм, өдөр болгон өглөө хэрэг босд юм, өдөр болгон ном уншд юм байна. Өдөр болгон тэмдэглээ хөтэлдэг юм байна гэж бодсон чинь үгүй байсан. Тэгээ зарим хүмүүс өдөр болгон босдоггүй гэж ер нь бол их хүмүүс чаддаггүй яхав нэг хөв байна уу те. Тийм хэмжээний хүмүүс бол өдөр болгон тэтгэр зүйлсээ хийж чаддаг байх. Ямар ч тач би бол тэр өдөр болгон яг нэг зүйлээ давтаад хийж чаддаг хүн нь бол биш байсан. Гэхдээ яг дундаа фейлдэнтэй алтан он тэгсэн ч гэсэн цаашаа одоо бүгдээрээ хөгжөөд явах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ хичээх хэрэгтэй. За энэ ингээд катлчээ заяа. За ямар тач за ингээд хоёрт нь за тэгвэл хүн болгон тэг burnout болох боломжтой юм байна. Ер нь хүн болгон байн хичээдэггүй юм байна. Хичээж чаддаггүй юм байна. Тэгвэл яагаад яг чаддаггүй юм бэ? Талаар бас өөрийн туршлагаасаа хуваалцъя. Би яадаг гэсэн мэлээр нэг 2 жилийн хугацаанд өдөр болгон ном уншсан тэрэг англи, монгол дээр нэм 2 номнууд те байнга уншдаг байсан. Дараа нь тэмдэглэл хөтэлдэг байсан, өдөр болгон дасгал хийдэг байсан. Тэрийг бол ингээд ганцаараа амьдарч байхдаа хийгээд ах ер нь бол нэлээд боломжтой байсан. Тэрний дараа яваас мэлээр хүнтэй амьдраад хүмүүс хамааралтай болоод ирэнгүүт яаж гэснээр тэрийг их боломжгүй болж эхэлсэн. Тэгвэл шөнийн 11 цаг чангаар ном уншаад иж болохгүй шүү дээ. Хүмүүс унтаж амарна тэ хамт амьдарч байгаа хүмүүс маань тиймэрхүү байдалтайсан бол тэр ер нь бол тэдгээр дадлаг зурчдаа алдаж эхэлсэн. Оюутан болсноос хойш тэгж алдаж эхлээд тэгээд би юуг нь хийх ёстой. Би юуг нь чадна да, юуг нь хийдэг байсан да. Гэтэ яагаад одоо хийхгүй байна? Гэл ер нь дотроо шаналал байдаг байсан аахгүй би. Тэгээд дотроо шаналал яах вэ инкүү гэл тэг шаналж гал бүр сүулдэ бүр юу ч хийх хүслэхүү болоод хэдэн 7 хоногор зүгээр л хэвтээ зүгээр л хичээлдээ яваал те утсаа ухаал аним үзэл тэгэл жинхэнэ новш болсон. Тэгс новш болж ангуудаа яг түүнээсээ яаж гарч чадсан бэлэр баагаар өөрчилж эхэлсэн burnout одоо сэтгэл гутрал гэх юм уу те тэр зүйлсээ баагаар өөрчилж эхэлсэн тэр үгээр маш энгийн зүйлсээс эхэлдэг байсан. Тэгээс өглөө босоод ороо ураах, хоолоо идчихэд аягаа угаах энэ хоёрыг л хэрвээ чи хийж чадаад байвал ер нь бол дэжгүй те ер нь бол өдөр болгоны ялалт бол чи өөртөө авч чадчих гэсэн үг. Жишээл би бас өдөр болгоныг төрнийхтэр 10 удаа сүнэдэг байсан. Тэр манаас надад өдөр болгоны тийм ялалтын мэдрэмжийг өгдөг. Бас энэ YouTube маань бас надад тийм ялалтын мэдрэмжийг өгдөг. Би өдөр болгон ямар тааж YouTube дээр контент хийчихвэл үнэхээр үнэхээр өнөөдөр бол үр дүнтэй байлаа гэж бол боддог. Бас тэгээ дасгал хийх нь тэгээ фитнест явах нь өсөл зүгээр гэрээрээ дасгал хийх нь гадаагаараа дасгал хийх нь тэдгээр зүйлсээс болно. Тэгээ тэдгээрээ л хийчихвэл чи ингээд өдөртөө өөрийнхөө ялтыг бий болгочих чадахгүй. Тэгж ялтаа бий болгочихвол чи ерөөсөө тэгж би ч гэсэн новш юм да би юу ч чадахгүй ямар арчаагүй юм бэ гэж бодхоо болно. Өөрийн чинь үнэлэмж ихсэн. Өөрийн чинь үнэлэмж хэрвээ ихсээд ирвэл burnout-аас гарах юм бол ихний шатанда орчино гэсэн үг байхгүй.
Ямар ч тач тэ номоо уншихгүй байж болно, тэмдэглээ хөтлөхгүй байж болно, бясалгал хийхгүй байж болно, тэ өөр чи юу гэсэн тэ хичээлээ хийхгүй байж болно. Гэхдээ ямар ч тач тэгж өөртөө яалт авчираад өөрийгөө тийм үнэлэмжтэй нэгсчвэл дараагийн алхамд ороход бол асуудаг болно гэсэн. За 3 дугаарт нь за ямар ч тач эхний тэ жижиг сажиг үйлдэлээ хийгээд эхэлж чаддаг боллоо. Гэтэ сая эхний тэ 2 дахь үйлдэл бол нэлээд хэцүү шүү. Тэ энийг үүсэж байгаа чир burnout болоогүй сэтгэл готролд ороогүй байж чинь ерөөс ойлгохгүй аягаа авах ямар хэцүү байдаг, ороо хураах ямар хэцүү байдаг. Тэ тэдгэр зүйлс ямар хэцүү гэдэг чи ойлгохгүй. Тэ яг орж үдсэн түүнээс гарч үдсэн хүмүүс бол миний яг ярьж байгаа зүйлийг бол маш сайн ойлгож байгаа байх. За ямар ч тач энгийн зүйлсийг бол хийж чаддаг болоо өдөр тутмын ялтаа байгуулчихлаа. Тэгвэл яг яаж номоо уншдаг болох уу? Тэ тэмдэглээ хөтэлдэг болох вэ гингүүд яг бүгдээрээ яагаад анх ихэлсэн бэ гэдгээ бодож эхэлнэ гэсэн үг байхгүй. За би яг яагаад анх эдгээр зүйлсийг хийж эхэллээ? Би яг яагаад хичээх ёстой юм? Би яагаад эдгээр зүйлсийг одоо бүтээх ёстой юм бэ? Хүн болгоны одоо зорилго мөрөөдөл нь өөр байна шүү дээ, тэ. Тэдгээр зүйлс дээрээс хамаарат яг яагаад ихэлсэн гэдгээ дахиад нэг бодож үзэх ёстой гэсэн үг. За жишээлбэл яг би яг яагаад энэ контент бүтээж эхэлсэн бэ гэвэл яг л энэ бичлэгийг хийхин тулд тахгүй. Энэ бичлэгээрээ би яг надтай яг адилхан залуучууд, хүүхдүүд, дүүнер те ах эгч нар тэдгэр хүмүүс байгаа те. Яг надтай адилхан burnout болоод түүнээсээ гарч чадаагүй болон тэг гарч чадсан хүмүүс ч байгаа байх. Тэдгэр хүмүүс яг чи ганцаараа биш шүү те. Яг чамтай адилхан хүмүүс зовж шаналдаг. Тэгэхээр чи ерөөсө ганцаараа биш. Ганцаараа биш гингүүд чам бити одоо сэтгэлээр ундгээгүй зүгээр л чи ганцаараа биш шүү. Чамтай би хамт байгаа, өөр хүмүүссэн хамт байгаа гэдгийг санаарай. Тэ тэгээ бүгдээр хамтаа хичээн. Тэг хичээгээд нэр өнөөдөр сонноос нэг 105 хоног юм бэл үлдсэн байлээ 2024 онд дуусгаад өнөөдөр чин 9 сарын 20 билүү. Ямар ч 105 хоног үлдсэн байлээ. Тэгээ 105 хоног үлдгээд бүгдээр яг юу хийж бүтээнэ гэж бодсон те. 2024 гарахтаа би 2024 гарахад 100 мянган фолловертай заавал болно гэж зорилго гаргасан. Тэр үед гаргасан. Тэгсний дараа гар нэгэн сарын дараа би Instagram-ийн аккаунт алдчихсан ахгүй юу. Instagram аккаунтаа алдаад би сэтгэлээр унсан тий 17 мянган фолловерстай аккаунтаа би 1 сарын турш бүр ингээд мэдрэл муутай юм шиг өдөрт 3 рeel хийгээд сардаа 90 reel видео хийгээд хэдэн ч удаа лайв стрим хийгээд хэдэн удаа постууд хийгээд ямар ч хэдэн зуун постууд хийсэн. Тэгээ тэр нь устдаад бүр байхгүй болоод тэгсэн дараа бол үнэхээр burnout болоод сэтгэлээр унахаас өөр ямар ч аргагүй юм бэлээ. Би бүр 5 сар хүртэл 2024-ны 5 сар хүртэл би буцаж чадаагүй Instagram аккаунтаа алдчихад түн дээр яг яаж бас тусалсан бэ гэхэл одоо энэ 4 дахь шат шүү за. 4 шат нарын үйлэр чамд хамт олон хэрэгтэй. Чам burnout болох үед чамайг дэмжиж за burnout болчлоо. За одоо энэ үе чинь одоо ингээд түшээд босох ёстой хүмүүс байдаг гэсэн үг байхгүй. Бас тийм хүмүүсийн тэнгуүдээс ментор байгаа. Надаа нэг ментор ихч маань байдаг. Шигээд тэр ихч бол үнэхээр баярлалдаг. Намайг яг ингээл унах гал ирэнгүүт за ингээл залхаал. За Батгсаа юу болж ийн ингэж тэгж за одоо энийг бүгд шээгээд ингээд ингээл зориг гой томруулдаг. Яг чамд ийм хоёр зүйл хэрэгтэй гэсэн үг ойлгосон те. Нэгдүгээрт нь хамт олон нөгөөт нь ментор чамайг дэмждэг те. Заавал ах ихч байх яг албагүй. Яг байвал сайн эсвэл зүгээр найз чинь байж бас болно гэдгийг санаарай. Ойлсон тийм болохоор хамт олонтой заавал байгаараа хамттай цагийг өнгөрүүлдэг. Гэтэ тэр нь зүгээр арх уудаг, тамхи татдаг тийм одоо мууд шигээл ярах тийм байна л да. Зүгээр ямарч хийцгүй байдаг хамт олон бол зүгээр чаваг burnout болсон дээр чи улам burnout болгоод муу зүйл рүү хөтэлдэг шүү. Тийм болохоор яг хийцтэй те яг зориг мөрөөдөлд нэгдсэн тийм хамт олонтой байснараа чи burnout болсон ч гэсэн хурдан босоод ирнэ гэсэн үг. Ойлсон уу? Тийм болохоор нэг ийм дөрвөн зүйл байлаа. За нэгдүгээрт нь за burnout хүн болгонд тохиолдог зүйлээ тий. Юу нь болчоод хинч тохиолдгүй зүйлийг мэдрээгүй гэдгийг сана. За хоёрдугаарт нь чи маш энгийн зүйл хийж эхлэх хэрэгтэй burnout-аас гарахын тулд ороо ураа аягаа аваа. Тэгээ маш энгийн зүйлс хийж эхэл. За гуравдугаарт нь чамд хамт олон болон ментор хэрэгтэй. Тэгээ дөрөвдүгээрт нь тэгээд тэг хамгийн сүүлийн алхам гэх юм уу. Тэдгээр зүйл нь ер нь бол тэгэл одоо яг хийх ёстой яагаад гэдэг мэдсэн юм чинь тий. Алхам дөрөвдөр яагаад гэдэг мэдсэн юм чинь одоо зүгээр л хийж эхэл. Одоо ч гэсэн хийж эхэл. Одоо жишээл би одоо өнөөдөр номоо унших хэвээр. Одоо энэ номоо заавал уншина, reel видеонуудаа хийн тэ. Тэдгээр зүйлсээ хийх ёстой. Тэгээ би энийг бол энэ бичлэгийг бол үнэндээ би хийхийг хүсэхгүй байхгүй. Хийхийг хүсэж чинь. Гэтэ би энэ бичлэгийг хийхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл хүн чинь залхуур штэ. Би энэ залхуураад энэ бичлэгийг апплод хиймээргүй байна. Гэтэ яалч чи нэг үзэж байгаа энэ бол апплод хийгдчихлээ. Тэ.
Яг л ингэж залхуурлаа ялан дийлэх ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол залхуурал би burnout болчтой, би сэтгэлээр унчлаа гэж суугаад байвал суугаад л тийм болохоор чи үнэхээр л том зориг мөрөөдөлд үүнийг бүтээ гэж бодчихвэл burnout-аас гараад энийг хийхээс өөр чамд ямар ч сонголт байхгүй энэ зааврыг хэрэгжүүлээрэ энэ дүрийг зүгээр одоо цаасан дээр ч юм уу утасныхаа нөтөөр тэмдэглэж аваад заавал хэрэгжүүлээрэ хүн нэг удаа burnout болдгоо хоёр удаа биш маш олон удаа burnout болж сэтгэлээр ундаг шүү. Тэр болгонд энэ бичлэгийг үзээд сэтгэл санаагаа дэмжээрэй. Энэ бичлэг яг зарим хүнд нь таалагдахгүй байх. Зарим хүмүүс намайг чи жоохон юу юм хэсгсүү яриад нэг гэдэг. Яг би үннийг хэлэхэд заа би YouTube үнэхээр хүсэж ийн гэхдээ бас миний залхуурал ерөөсөө намайг хийлэхгүй байна. Тийм болохоор би ингээд амар сүртэй юмыг энэ бичлэгүүдэд эдитлэл таслаал ингээд катлал байж би чадан заяа. Гэхдээ ямар тач одоо би өөр дээр энэ аргууд ачлаад байгаа гэсэн байхгүй юу? Би ямар тач нэг зүйл гаргаад байгаа байхгүй юу? Тэгж гаргасны үр дүнд би хизээ нэгэн цагт ямар тач маш чанартай эдиттэй каттай нэг тийм бичлэгнүүд оруулж эхлэх байх. Гэхдээ өнөөдөр лав биш энэ бичлэг лав ямар тач нэг тийм чанартай эдиттэй орохгүй байх. Эхний 30 секундтэй эдиттэй тэгээд ер нь бол нэг катлахгүй оруулчнаа. Энийг хүн үзэхс нь одоохондоо бол хамаагүй ямар тач хэрэгтэй үн үзээд хэрэгтэй зөвлөгөө авчаасан бод надад бол баярлалаа штэ талархуу штэ зүйл болно. За ямар тач тийм байна. Тэгээс өөрийнхөө үзэл бодлыг яаж burnout-аас гарсан талаар бас комментээр хуваалцаарай. Бас энэ бичлэг чанд хэрвээ хэрэгтэй байсан бол subscribe дараад дэмжээрэй. Бас лайк дарахаа мартаоцай. Ямар тач өөр олон хүнд бас хүрээсэй гэж бас хүсэж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хамтаа байсан. Баярлалаа. Баяртай.